улсын газар нутгийн ихэнх хэсэг нь буурай, ширүүн урамсгалтай. Цагуурын хувьд ч эрсдэс, өвөл нь тэсгэм хүйтэн урт. Монгол улсын ойн санад нутгийн хойд хэсэгт тархсан шилмөөст навчтай. Нутгийн өмнө талын говь цөлийн бүсэд тархсан заган ойгоос бүрддэг. Монгол улс ялангуяа сүүлийн хэдхэн жилд мод тарих тодорхой хэмжээний дадалтай болж жил бүр нэлээд хэдэн газар зохиогддог мод, тарьц, суулгацсны худалдаа улам өргөжин хэлсээр байна. Бас л их удаа ажилласан байна да. Тооцож үзсэн юм биш хүн гэдэг чинь. Чингэлтэй дүүргээс жил бүр уламжлалт зохион байгуулагддаг мод бут тарьц суулгацын үзэсгэлэн худалдаан дээр өнөөдрийн ярилцлагыг өгөөд өөрийнхөө үржүүлсэн мод бутны дэргэд ингээд зогсож байна. Энэ үзэсгэлэн худалдаа бол 2005 он шиг санагдчих 8 оны үед юм байна. Анх бид нар энэ дээр бол 2 юм урт хүлэмжтэйгээр ингээд гарч ийн үйл ажиллагааг эхлүүлж байсан. Одоо өнөөдөр 36 аж ахуй нэгжийг хамарсан, хувь иргэд олон аж ахуй нэгжийг хамарсан ард иргэдэд мод бутны зөвлөгөө, зөвлөмж, бүр өрсөлдөөр өөрчилсөн ийм өргөн ийм худалдаа болж хөгжөөд ингээд байж байна. Тэгээ миний бодол бол ерөнхийдөө бол өрхөр мод тарьчих юм бол тухайн хороо одоо гудамж модтой болно. Цаашлаад тухайн хороо модтой болно, дөөрөг модтой болно, хотмайн модтой болно, тухайн аймаг маань модтой болно гэдэг юм байнга ярьж өгч хэлж явж байдаг. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам маань айлбар хашаан 5 мод гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энийг би бол дотроо маш их дэмжиж байгаа. Гэхдээ бол бид нөгөө эндээ суугаад зуралдаад ингээд байж байгаа мөртлөө ийм их модны нөөцтэй мөртлөөс оролцож чадахгүй л явж байна. Тэгээ ямар хүмүүс нь оролцоод явж байгаа мэдгүй. Энд би маш их баяртай байгаа. Юундаа баяртай байгаа би хэдий оролцохгүй байсан ч тухайн миний хүсэж бодож байдаг зүйл маань бодит ажил болоод ирж байгаад би маш их баярлж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн одоо санаачлагаар тэрбум мод гэж төсөл хөтөлбөр одоо хэрэгжиж байгаа. Тэгээд тэрбум мод төсөл хөтөлбөрийн хүрээнд бол одоо олон сайхан үйл ажиллагаа явж байгаа байх. Тэгэхээр одоо тэрбум мод хөтөлбөр байна хэрэгжээд явж байгаа хугацаанд одоо яг одоо энэ гардаж мод үржүүлж модыг одоо ингэж ард иргэдэд борлуулж өгж байгаа иргэд биднэрт бас хүрээсэй гэж л би хүсэж байна. Энэ оны эхний 4 сард Монгол улсын 12 аймгийн 55 сум нийслэлийн 2 дүүрэгт нийт 79 удаа ой хэрийн түймэр гарчээ. Үүнд 2791 га ой, 700,998 га хэр хувьлагджээ. Чилмөөстөн 1 га талбайд 2500, навчид ойд 1500, заган ойд 2000 ширхэг мод тарих ёстой байдаг. Үүгээр тооцвол 7 сая модоо бий. Хуурайшилтын үеийн 2 сарын хугацаанд 7 түймэрт шатаачсан гэсэн үг. Аянга буруутай байж болох ганц л түймэр хөвсгөлийн хөвчөд гарсан. Бусд нь бүгд эзэнтэй. Санаандгүй гэж тайлбарладаг учраас тэдэнтэй тооцох хариуцлага сул. Аль түймрийг хэн тавьсныг тогтоож ямар арга хэмжээ авснаа мэдээлдэггүй. Одоо сайн дөрөвдөө 60 хүн ирсэн. Одоо эндээс нэг хоноод өглөөгөр буцсан хүмүүс байна, шөндөө ажилласан хүмүүс. Одоо бид нар ингээд буугч байгаа нь одоо оройн ээлж юм байна. Сая бууж одоо нурманд нь оруулсан. Одоо бүр бороо ороод бүр сайхан болоод одоо унтарч байгаа. За ингээд ийм үйлдэлд ер нь залуу хүмүүс заавал нэгдэж явах хэрэгтэй юм байна. Энийг л ойлголоо. Бүгд заавал хичээж явах хэрэгтэй юм гэдгийг сайн ойлголоо. Залуу хүмүүс дандаа нэгдэж явж байгаарай гэдэг. Манай орны ойн сангийн зөнхлөгч голмод нь Шинэс бөгөөд байгалийн ойн талбайн 62.9%, нөөцийн 79.2%-ийг эзэлдэг. Ой гэдэг тариад болчихдог ажил бишээ. Өмнө нь ой байсан газарт үр, тарьц, суулгац тарьж, наандаж 5 жил арчлан ургуулж одоо 8 нас хүргэсэн байх ёстой. Нэг га талбайд ойд хэрийн бүсэд 1400, хал хэрийн бүсэд 1000, говь цөлийн бүсэд 600 ширхэг мод ургаж байх шаардлагатай. Ингэвэл ой гэж үзэж ойн санд
бүртгэдэг ийм урт хугацаа зарцуулж нүсрих ажил болж байж мод гэдэг зүйлийг бий болгодог. Гэтэл түүнийг төмөр нүдрэмхийн зурд устгachж байна. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх 2021 оны 9-р сарын 23-нд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 76 дугаар чуулганд оролцохдоо тус чуулганы эндэр дээрээс Монгол улс 2030 он гэхэд 1 тэрбум мод тарьсан байх болно гэж дэлхийд дахинд амласан. Дэлхийн 2 тэрбум гаруй хүний амжиргаан замсхилж буй цөлжилт болон манад үүсэж байгаа шар шорон шурга бидний хувьд нэг толгодсон асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын дороолт ямар нэгэн хэмжээгээр өртөөд байна. Цөлжилтийг сааруулах хамгийн үүрэг ашигтай арга бол мод тарих явдал юм. Монголчууд бид угаасаа мод тарих, ном туурах, үр хүүхэд өсөхийг 3 дээд буян гэж үздэг. Тиймээс дэлхийн нийтийн толгороод буй өвөр амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол улсад тэр умаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Дэлхийн нийт зэнхэр гаригийнхаа уушиг болсон модчлолтод анхаарч хүлэмжийнхийг чадах ятгаараа бууруулахаар чармааж буй. Гэсэн хэдийч цөлжилт хаасайгүй эрчимтэй явагдаж байгаа нь харамсмаар боловч үнэн. 1 тэрбум мод тарихын зэрэгцээ хүлэмжийнхийг 22% хүртэл бууруулна гэсэн амлалтыг давхар өгсөн. Энэхүү томоос том бас хүү биелүүлэхэд хэцүү амлалт 2030 он гэхэд ямар үр дүнд хүрсэн байхыг өнөөдөр дүгнэн хэлэхэд хэцүүч. Амлалттай хүрэхээр Монгол улс, Монгол хүн нэг бүр чармааж эхэлсэн нь үнэн юм. Монгол улсын айн сангийн талбай 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 18 сая 608 мянган га байна. Энэ нь Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 11.9%-ийг эзэлдэг нь бусад улс оронтой харьцуулахад чамлахаар бага тоо гэдэг нь хүнд чилэрхий. Тэрбум мод төсөл Монгол орны өнцөг булан бүрт хэрэгжиж тэрбум мод үндэсний хөдөлгөөн болтлоо өргөжсөн. Энэ төсөлд хамрагдсан олон иргэн аж ахуйн нэгж Монгол орноо ойжуулах ажилд төв нэмрээ оруулахын зэрэгцээ түүгээрээ санхүүжиж амьдрал ахуйгаа авч явдаг болов. Ийм Монголиа цахим системд өөрийн тарьсан модоо бүртгүүлдэг янз бүрийн урамшуулалт хөтөлбөрт хамрагддаг болж мод үржүүлж борлуулдаг хувь хүн байгууллагууд нэмэгдэж тэдгээр хүмүүсээс худалдаж авдаг хүмүүс ч эрс нэмэгдсэн гэсэн тоо баримт бий. Тэрбум мод хөдөлгөөн хэрэгжиж эхлээд 2 жил өнгөрөхөд буюу 2023 оны байдлаар 41.5 сая мод тарьж ургуулад байгааг энэ салбарын үндэсний чуулганы үеэр мэдээлж байна. Шилмөст мод жилд 4 кг, навчит мод хамгийн багадаа 13 кг нүрс зурагч шингэн. Ямар ч хатугай хууль бус мод бэлтгэл янз бүрийн шалтгаанаар асан ойн төмөр зэрэг олон шалтгаанаар Монгол улсын ойн сан жилээс жилд их бага хэмжээгээр багасж байгаа ч 21-р зууны Монгол улс иргэд цөлжилттэй тэмцсээр тэрбум хэмээх том тоог дэлхийд дахинд зарлчихсан хичээж байгаа нь маргашгүй үнэн билээ.